Одоо чиний амьдралд чиний ирээдүйд энэ хүн нөлөөлөх хэмжээний гэж бодож айж байна. Ахаа мэдээж. Нөлөөлж хангалттай чадна. Энэ хүний талаар гар гэрийнхэн ч бол мэдэхгүй байгаа юм тий. Мэдхгүй. Олон эмэгтэй хүнтэй юм шиг шүү дээ тий. Чи яаж хүлээн зөвшөөрдөг вэ? Яг нэг олон гэдгийг би сайн мэдгүй л дээ. Гэтэ ер нь хүмүүсээс сонсоход ер нь л угсаал ямар хэвдэлтэй л гэдэг юм бол. Надаа ямар би тэр үнтэй явдаг гэх биш. Таны хөгжим таны нэр дээр тий. Тэр хүний гар гэрийнхэн мэдэхгүй юу? Хамаатай садныхан нь мэдгүй. Энэ манд хоёр гэж хүний тантай чатлсан чатыг бас задруулчихгүй юу? Ер нь бол би яг яриа хөш зүгээр чат бил өгчэй гэж бодсон юм л да. Тэгээд их сурвалж тутмын гэдэг бол их сурвалж төлөөлэй. Тэгэлэлт. Одоо таны яг бол хамтран амьдарч байгаагүй юм ба шүү дээ тий. Үгүй. Тэгээд одоо таны яг амьдрал боддоор хин нэгэн ч гэдэг юм уу эрэгтэй хүн гарч ирээд одоо хамтран амьдрахаар болоод хайрлаж дурлаад явсан тэр хүмүүст тань энэ хүний зүгээс дарамт шахалт ч гэдэг юм уу ирдэг байж болцшгүй юу? Магадгүй байна. Магадгүй л гэж бодож байна. Уусаа тэгэл энэ залууч гэсэн ингээл хайртай мэртэй хичээлгээ хүн ингээд болцгоор тэр өмнөөс л бас байж байна. Энэ одоо манд хоёр гэж хүний сая гэрэлсэн их нэрт нь хандаа гэж бодож байсан. Ер нь бол энэ хүнээс их айдаг юм байна те чиний хувьд бол. Охинтойгоо уулзах тавтамж нь хэрэг. Ер нь ойрт хэжилтэй байгаа болохоор нэг өдөөгөр яваад байгаа байхгүй. Тэгээд ойрт бол баг уулзаагүй. Ер нь хэдэн удаа уулзсан бол одоо 2 гарантай л байна. Гэтэ ер нь бол яг энэ Улаанбаатарт байх хугацаанд бол уулздаг л да. Анх нөгөө өөрийн тань энэ хүнээс жирэмсэн болоход ерөөсөө шууд төрүүл гэж хэлчихсэн үү? Би тэгээд өөрөө нэг ах болохгүй гэж явсараад том болгоцсон. Ар гэрийнхэн чинь сонирхож л байсан баг те. Ерөөсөө хэлээ гэсэн бодол төрж байгаагүй юу? Төрж байгаа. Одоо л ингээд чиний амьдралд гарч ирсэн одоо ирээдүйн хань ижлээс чинь салгах эрсдэлтэй нүүр тулсан учраас энэ бүх айдас хүүцэн орхиод энэ хүний талаар баг зэрэг мэдээлэл өгч яах гэж ойлгож байна. Ер нь бол чи энэ хүнээс холбоо харилцаагаа 100% таслаад шинэ гэр бүл зохиогоод амьдрах хүсэлтэй байгаа юм. Тийм. Усаа яаж чинь тасал хамаагүй байх юм шүү дээ. Чи ч одоо 20 ураг 19 дэм чинь те? Манд хоёр чинь хэдэн настай л юм? 77 оных гэсэн. Манай ээж чинь 80 оных шүү. Тиймэр ч гэсэн манай ээжээс л 2 3 ах гэсэн. Ээжээс ч 2 3 ах юм уу те? Охин өөрийн чинь төрүүлж өгсөн одоо эмэгтэй хүнийг ингээд 50 орхиод ямар нэгэн байдлаар амьдрал зохиох жоход сайн сайхныг хүсээд орхиж болохгүй юм уу гэсэн. Тиймэрхүү зүйл хэлэх үү? Ахаа. Зүгээр л одоо зүгээр ингээд би бинтээ сайн сайхныг хүсээл хоёр тишээ болцгоо тэр нь явах үү? Угаасаа тэр хүн ч надтай суухгүй би ч тэр хүнтэй суухгүйгээс хойш би цэний цагт хүнтэй суужлаараа тийм болохоор тэгэл одоо эртгэн шиг л тэгэлээ би тэгээ одоо юу ахгүй юм нөгөө жирэмсэн тэгээд өөр хүнтэй ингэ суух гэдэг байхгүй юу тэгээс болохгүй өмнө нь өөрөөс нь болоод бас зөвлөсөн тэгэхгүй л нөгөө манай ээж аав хоёр ч гэсэн манай ахны аав хин гэдэг нь мэддэггүй байхгүй юу тийм болохоор тэг би ч өөрөө сэтгэлж байсан шүү дээ. Зарим хүмүүсээс асуугаар тэгээд мөрхнийхээ би одоо хамгийн гол нь нөгөө нэг одоо ингэсэн байгаа хүүхд юм манай найз залуу надад амар сайн байсан байхгүй юу. Тэгсэн чи одоогийн юм дөөр цаг байна. Билээс алсан байх. Хэдэн он их гэлээ? 2000 те. Одоо нас чинь 19. Намайг амар эргүүл зүйлчж байгаа зүйл нь яг тэр маань найз залууч өдөр надтай уулзаад ингээд
би өстөж чадахгүй угаасаа чи ингээд амир явталтай минь би хүүхдтэй чинь ингээд байгаад ингээд цэцэг нь олж угаасаа чадахгүй байлаа одоо ингээд ахвал тэнгүүтээ маргааш өчигдөр орой заяа над руу ахын залангуус тэгэхгүй солонгосоос залангуудаа чи угаасаа салнаад би дүүгээ хүүхдтэй суулгахгүй гэх юм ингэж байгаа байхгүй өө гэрийнхэн маа гэрийнхнийг мэддэг тийм хүмүүс ахгүй яг манайх ингээд зэрэлтэй хөршөөл тэг нам хүүхдтэй бол анх төрхөөс хойш болол мэдчихэж байгаа шүү дээ тэгж яах чинь гэвэнт тэгээд хилцсэн болохоор би бүр ингээд амир хэрэгэлцээ тэгээд одоо бүр ингээд натуулцах юм фэйсбүүк болоо гэсэн энэ хүн ч бололцсон юм шүү харин би яг тэгж бодоод байгаа байхгүй тэгээд би одоо ингээд эрүүл хайрцаг гэхээр одоо ингээд уцаа ингээд хаацсан би тэгээ одоо гэрт нь очиж уулзах зүгээр аргагүй гэрт нь очиод одоо юу учиж дуудах юм тэгэл мандах чинь амар шүү дээ амар гэдэг нь чи яаж мэдж байгаа юм тэр талаараа л надад яриад өгч эцний олон хүний амьдралыг сүрүүлсэн яасан юм ингээд амар сайн мэддэг байхгүй тийм болохоор жоо тэр юм заяагаад одоо чи юу гэх мантайтай болцаад би хүнд ярьцлага өглөө шүү гэж хэлэх юм уу тийм үгүй ярьсан өглөө шүү биш зүгээр тэр хүн болохоор намайг заяа яг наа тэнээс бас салхыг хүсчихсэн баггүй юу. Тэгээ угаасаа тэгээс салцаа одоо угаасаа салцаа зүгээр зүгээр хүүхдийн хичээл гэж хэлдэг баггүй юу. Тэгээ тийм болохоор яг нэг хуучин шиг зүгээр яг нэг хүүхдийн хэмжээ сар болгоо гэх юм уу. Тэрийг яагаад насаар дамжуулж юм те. Тэгээд нэг хайдаг болсон. Жагаад манай одоо хүн чийдэн сартай гэдэг. хоёр анаа бас ингээд нөгөө дүүгийн мэдээл цацагдчихад нөгөө мант хоёр хүүхдээ авах гад дүүгээс хүүхдийн салж магадгүй байгаад байгаа. Ийм ч юусэн хийгээд юу байхгүй юу. Надад өөр дээр мэдлэлээс хатаа би ихний ихтэй хэлээд би яг үнээр аваад авчих. Ганатаас уулзсан цайхан уулзсан байсан шүү дээ. Тэгээ ганатаас уулзсан багтаа ч яваад л байсан биз дээ. Тийм. Чи бол нэг хүүхдийн харцсан чинь чиний хувьд бол байхгүй шүү дээ. Мэдээж чи хүүхдийг эцгээр нь суулгахыг бодно тийм ээ. 20 мега гэж аваатаа 20 мега гэж чи бол тэр зөвхөн ханаас уулзсан шүү дээ. Тэгмж 10 штат нэг. Тэр ганаа 20 төвтэй гэдэг шиг надад байна. Тэр одоо ахтаа 3 минутын ч гэсэн ярьслаа өгөхгүй юу? Би яг явах. Би яг үгүй юм шүү дээ. Яг. Гэтэ өөрөө аваад сууч чадахгүй. Тэгсэрнэ чамааг хүнтэй суулгадаггүй. Тэг ингээ уяад байдагтэй өөрөө ахаа хөвгтдээ сонирн байна нэрэ. Өөрт нь хэлэл үзээ. Тэгээд тавцад дээр хэлсэн. Тэгээд яг юу болсноо би танд хэлчихээ. Тэгээд ерөнхийдөө бол яаж ч яасан нэг надад туслах болов энэ төрс нэг тийм сулхаан горилго бол байгаа л байгаа юм шүү дээ тийм ээ. Зөв. Ерөнхийдөө чи яг хэдэн сард юу руу явна гэж бодоод байгаа? 20 дороо. За. Годод тэгэл чи бодтоо тэр өмнөх их нэрийн одоо 5 6 хүүхэд байна. 4 3 хүүхэд байна. Одоогийнх нь 3 хүүхэд байна. Одоо ингээл агаан чиний одоо хүүхдүүд байна. Энд ч одоо нэр нь яатсан ч болсон хүн. Тэгээд ийм юмнаас чи ер нь 20 доод энэ амир байна уу? Хүүхдийн нэрийг ядаа яасан чи өгсөн юм уу? Манд өгсөн юм уу? За. Хүүхдийн нэрийг ахтай хэлээд хэрэггүй яах юм тийм ээ. Ер нь тэгээд хүүхдээ ер нь муу юмнаас холол байлгаж байгаа юм гэдэг заяа. Яс хэцүү амьдрал битээ. Ах нь одоо бол чамааг одоо мант хороос бол 100% хамгаалж чадна. Би чамд хамгаалт гаргаж өгч чадна. Одоо айж байгаа бол тийм ээ. Хэрвээ энэ хүн одоо чамд ямар нэгэн байдлаар одоо занал хийл учруулах юм бол шууд ахтай уулзараа заяа. Тийм. Уцаг ах уу? за та нар төрөөгөл ярьчих заяа. Ерөнхийдөө нэг тиймэрхүү юмнууд байна. Одоо тэгээд ямар энэ юу одоо өөрөөсөө уучраа болохгүй.